Сайн байцгаана уу, намайг Мөрөн гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ амьдралыг цоо шин төвшөнд авчрах 3 аргыг хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр хүн болгон одоо байгаагаасаа илүү сайн өөрийгөө бүтээхийг хүсэж байгаа. Илүү амжилтанд хүрэхийг хүсэж байгаа. Гэхдээ зарим үед өөрчлөгдөхийг, илүү сайжрахыг хүссэн ч яг хаанаас эхлэхийг мэддэггүй. Тэгвэл өнөөдрийн би та бүхэнд танилцуулах энэ 3 арга танд тус болно гэдэгт итгэж байна. Хамгийн нэгдүгээрт нь их ном унших. Тэгэхээр энэ хорвоо дээр бичигдсэн бүх ном ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бичигдсэн байдаг. Тэгэхээр та энэ хорвоо дээрх бүх номыг унших юусаа албагүй. Яагаад гэвэл хорвоо дээрх бүх асуудал танд байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та ямар асуудлыг шийдмээр байна? Та юуг өөрчлөхийг хүсэж байна? Яг тухайн өөрчлөхийг хүсэж байгаа, сайжруулахыг хүсэж байгаа асуудалтай холбоотой номыг олж уншина гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүс надад ном унших зав ерөөсөө гарахгүй байна. Надад айгүй хийх ажил байна, ажиллаа барахгүй байна. Мөн би хүүхдээ асраад их завгүй байна. Гэрийн ажил маш их байна гэж янз бүрийн шалтгаан хэлдэг л дээ. Гэхдээ өөртөө өдөрт 10 минутын ном унших зав гаргаж чадахгүй байгаа хүн гэдэг бол ерөөсөө амьдрахгүй байна гэсэн үг. Өдөр болгон өөртөө 10 минутын ном унших зав гаргахад сард 1 ном уншина гэсэн үг. Энэ нь жилд 12 ном гэсэн үг. Тэгэхээр та жилд 12 асуудлын шийдлийг олно гэсэн үг. Мэдээж хэрэг бид нар маш их амжилтыг хүсэж байгаа бол төдий хэмжээгээр их унших шаардлагатай гэсэн үг. Тэгээд бүх манлайлагчид, бүх амжилтанд хүрсэн хүмүүс бүгдээрээ сайн уншигчд байдаг гэдгийг санаарай. За, хоёрдугаар харгуул амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх. Тэгэхээр та хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа 5 хүнийхээ дунд ч байдаг гэсэн үг байдаг. Тэгэхээр та өнөөдөр хинтээ хамгийн их цагийг өнгөрүүлж байна? Өөрийнхөө хамгийн их цагийг өнгөрүүлдэг 5 хүнийг бодоод үзээрэй. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй та цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж гин гэдэг маань тэдгээр хүмүүстэй яг ижил үйлдэл хийж гин, мөн яг ижил зүйлсийг ярьж байна, ижил зүйлсийг бодож байна гэсэн үг. Энэ бүгдийн эцсийн үр дүн яг ижилхэн байх учраас та ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж гин тэр хүмүүсийнхаа дунд ч байна. Тийм учраас аль болох амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байгаарай. За, 3 дугаар харга нь бол том зорилго тавих. Тэгэхээр хүмүүс яаж зорилго тавихаа мэддэггүй. Яагаад гэхээр ихэнхдээ зорилготой хүрэх процессыг бодоод тэн дээрээс шантраад идэг. Тэгэхээр та зорилготой хүрэх процессыг бодохоос илүүтэй яг юутай болмоор байгаа юм бэ? Яг ямар ур чадварыг бий болгомоор байгаа? Энэ амьдралаас юу хүсэж байна? Түүнийг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр зорилго дээрээ бич. Зорилгоо бичсний дараа тухайн зорилгод хүргэж болох 20 янзын аргыг та бодож бичээрэй. Инхийн бол танд зорилготой хүрэх зам чинь илүү тодорхой харагдах болно.